White Essence шүд цайруулалтын ашиглах заавар. За хамгийн эхлээд биднэрт шаардлагатай бэлтгэх зүйлс. Үүнд бол сойд, дурын ам тэлэгч, нүдний хаалт юм уу эсвэл нүдний шил байж болно. Шүд цайруулах, боцой зуурах, шпатл болон цаас. Мөн дээрээс нь битүүмжлэл хадгалах зорилготой таг юм уу битүүмжлэл вакуум орчин үүсгэх хэрэгсэл нэмэгдээд шүлснээс тусгаарлах хөвөн, cotton roll мөн дээрээс нь жижиг хөвөн бөмбөлөг хэрэг болно. За үүний дараа бол тухайн шүлгчийг үзлэгт бэлтэнэ. За ингэхдээ өнгө үзэгч ашиглан тухайн хүний одоо байгаа шүдний өнгийг харьцуулсан зураг авах, тухайн өнгийг нь баталгаажуулаад хүнтэйгээ тохиролцож ярилцсанаа. За үүний дараа шүдний гадаргууг цэвэрлэх шаардлагатай. За ингэж цэвэрлсэний дараачаар ерөнхийдөө ам тэлэгчээ байрлуулад за тэгээд шүд цайруулах боцоо зурж эхэлнэ. За ингэхдээ боцыг холих ерөнхий заавар бол цайруулагч гел болон перксийг зориултын холдог цаасан дээр гаргаж шолно. Ингээд нийтдээ 60-аас 90 секунд орчим холиод ингэж холихдоо гол анхаарах зүйл нь хамгийн өтгөн буюу гелээ гадна талаар нь перксээ буюу шингэн учраас голт нь ингэж бүрхэлж хийх хэрэгтэй гэсэн. Ингээд гел маань өөрөө өртгөрөөд ерөнхийдөө бийжиж эхэлнэ гэсэн. Нэг хүнд цайруултаа ер нь 3 хуваагаад 3 порц болгож хуваагаад 3 хуваа ширгэлнэ гэж тооцоолоод тэнцүү хуваах хэрэгтэй байдаг. За ингээд бодис маань нэтвчж эхэлсэн учраас дээрэс нь вакуум буюу битүү орчин үүсгэх зорилгоор та бүхэн дурын зүйлийг ашиглах боломжтой. За үүний дараа шүдийг хуурайшуулахаас эхэлнэ. Хуурайшуулж сайтар шүснээс тусгаарлах шаардлагатай. За ингэсний дараачаар буулны хамгаалтаар бензлинийг хамгийн энгийнээр ашиглаж байгаа. Эхний порцыг ерөнхийдөө шүдний гадаргуу дээр жигд 1 мм-ийн зузаантай байршуулж өгнө. За бодисыг түрхэхдээ хит зузаан биш түрхэнэ. Гэхдээ шүдний түүх хэсэгт түрхээд шүдний зөөлөн ид болон шүд хоорондын зай буюу буйлны ирмэгтэй хит ойртуулж түрхэхгүй. Яагаад гэвэл бодис маань өөрөө түрхсэний дараа баг зэргийн хөөж томроод шүдний хүзүүрч болон ирмэг хүртэл өөрөө ингэж тархаж өгдөг байгаа. Хит зузаан түрхчих юм бол бас гэрэл маань нэвтрүүлэх чадвар буураад цайруултын үр дүнд бас нөлөөлөх сөрөг нөлөөтэй байдаг. За ингэхдээ гол анхаарах юм нь үлдсэн шүд цайруулах бодисоо бид нар дүүмжилж вакуум орчинд ингэж хадгалах шаардлагатай байдаг. Мэдээж за ингэж вакуум орчинд байлгаснаар өөрөө тухайн бодис маань итгэвч чанараа алдахгүй хадгалах боломжтой гэсэн. За яг энэ зарчмын дагуу 10 минутын зайтай нийтдээ 3 удаа шүдийг цайруулна. За бодисоо жиг түрхэж дуусаад одоо үндсэн V-light гэрлээрээ шарнаа. Гэрлийг шүдний гадаргуугаас 2-3 см зайд байршуулна. Нэг удаагийн шарлагын хэмжээ бол 10 минутын хугацаатай байна. Гэрлийг шүдний гадаргуу руу ерөнхийдөө ихц 90 градус байрлалаар тусгаж байх ёстой. High болон low гэд хоёр төрлийн горимтой байж байгаа. Хэд мэдрэг шүдтэй хүнд бол low mode дээр нь гэрлийг шарж болно. За энэ хүү гэрэл маань өөрөө зах зээл дээр байдаг гэрлүүдээс 1.5 дахин илүү гэрэл цацруулж бодисыг маш сайн идэвхжүүлж өгдөг учраас маш давуу талтай байдаг. За энэ хүү зарчмын дагуу 10 минутын гэрлээр шараад дуусны дараачаар шүд цайруулах идэвхт бодисоо арчиж авах шаардлагатай байдаг. За ингэхдээ анхаарах хэдэн зүйлүүд байгаа. Нэгдүгürt нь бол буулны ирмэгт хүрхэхээс урьдчилан сэргийлнэ. За мөн дээрэс нь буулны хамгаалалт хийсэн бацлын түрхлэхийг давтан түрхэж өгөх юм бол үйлчлүүлэгчид өвдөлтгүй илүү аюулгүй болох боломжтой байгаа. За хамгийн сүүлийн шаардлагын дараа буюу процесс дуусны дараа бид нар буулны хамгаалтыг бүрэн авч цэвэрлээд шүдний гадаргууг усаар зайлаад сайтар цэвэрлээд цайруулагч бодисоо бүрэн арилгах шаардлагатай. За ингэсний дараачаар хамгийн сүүлд бид нар шүдний гадаргууг өнгөлөх, эсвэл тухайн үйлчлүүлэгч мэдрэг бол буулын тодорхой хэмжээний массаж хийж өгөх ч юм уу процессыг хийгээд ажилтнууд маань бүрэн дуусч байгаа. За ингээд бидний хүссэн үр дүн